Сүхбаатар аймгийн Эрдэнэцэгийн сум 7,000 гаруй хүн амтай, явуулын хүн амтайгаа нийлээд 10,000 гаруй төхнө. Улуурхайн салбарын ажилчид төр оршноос суугчид их байдагтай холбоотойгоор гадаад паспортын хавсралт үүсэх тохиолдол их байдаг байна. 2023 оны 10 дугаар сараас сумандаа гадаад паспорт олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 600 орчим иргэнд олгосон бол хавсралт их сард 40-оос 50 иргэнд олгодог байна. Захин гадаад паспортын машиныг байрлуулсан байгаа. Энэ машин маань өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэгжүүлж байгаа 24/7 үйлчилгээний бас нэг төрөл нь байгаа. Энэ ямар учиртай гэхээр 24 цаг үйлчилгээ авдаг. Өөрөө дотроо зураг аваад төлбөрийн бүхий л юм хийгддэг юм тийм ухаалаг энэ захин төхөөрөмжийн машин байгаа. Энийг сая өнгөрсөн нэгд өдөр бичиг тоонд нь байрлуулсан бомтын сэргэлтийн бодлого тухайн засгийн газрын хэрэгжүүлж байгаа бомтын сэргэлтийн бодлого болон аймаг орон нутагт байгаа иргэдэд төрийн үйлчлэгийг ойртуулах зорилгоор тухайн машиныг байрлуулсан байгаа. Үүнийг болохоор хууль зүйн дотоод хэргийн сайд Б Солонгоо ирж өөрөө аль биесээр нээлттэйсэн энэ машин бичигт бомтон дээр тавигдсанаар тухайн бичигт бомтон дээр ажиллаж амьдарж байгаа жолооч нар, ард иргэд, мөн Эрдэнэ цагааны иргэд тэгээ дээр нь түүгээр хил гарч явж байгаа Монгол улсын ямар ч иргэд энэ цухаан захин паспортаа захиалах боломжтой. Энэ захин паспорт захиалга авж байгаа машины маань нэг онцлог өөрөө захиалга өгөхдөө өөрөө иргэн хаанаас авахаар байна. Тэр захиалга өгсөний дагуу паспорт нь өөрөө захиалгаар ингээ хүргэгддэг ийм машин байгаа. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, захин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдэх уг ажлыг хууль зүйн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бөгөөд хууль зүйн дэд сайд Солонгох нээлттэй үйл ажиллагаанд оролцжээ. Мөн гэргэн төлбөрийн карт захин үнэмшигтэйгээр ирснээр уг захин машинд паспортын зураг дааруулж захиалга өгөх боломжтой юм. Захиалсан паспорт ажлын 7-оос 10 хоногт хэвлэгдэх юм а.